За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Энэ удаагийн хичээлээрээ хоолын зайн гүйлтийн талаар үзэх болно. За энэ дээр бол гүйлтийн зайн төрлүүд байна. Хоолын зай гэдэг нь 3000 м, 5000 м, 100000 м, хэд хоолын зай нь болохоор 50 км, 100 км гэсэн зайнууд маань одоо хоолын зайн гүйлтэд бол хэрэглэгддэг зайны төрлүүд байх нэ. За мэдээж хэрэг хоолын зайн гүйлт бол одоо босоо гаранаас буун тохоогоор гардаг байгаа. За хоолын зайн гүйлт нь одоо ойрын зайн гүйлтийн одоо тийм ээ бүтцтэй төстэй боловч зарим нэг зүйлээр одоо ялгаатай байдаг. Тухайлбал газар тулах үеийн гүйлтийн давтамжаараа өөр савлтын хөл урагш савхад өвдгөр нуглах өнцөг арай илүү байдаг. Мөн тааз өвдөг шагаагаар баг зэрэг нугалсан байдалтай гүйдэг. Тэгээд өвдгийг 90 градусын өнцгөр бол одоо нугалдаг. За мөн гараа урагш арагш болоо энэ чөлөөтөө одоо сул савж тийм ээ нэг ритм нэг хэмнэлээр бол гүйдгээрээ онцлогоо. За хоолын зайн гүйлт бол маш ингээд тийм ээ гүүх зайн хол байдаг учраас тухайн гүйж байгаа хүнээс тамирчнаас тийм ээ сонирхч хүнээс бол маш их төсвөр төвчээр тэгээд зориг сэтгэл зүй одоо давхар шаардж идэг. За мэдээч хэрэг хоолын зайн гүйлт бол одоо олимпийн тийм ээ ер нь дэлхийн тэмцээн уралдааны ер нь хамгийн чухал хөнгө атлетикийн төрлүүдийн нэг гэж явагддаг. За манай Монголч гэсэн мундаг одоо хоолын зайн гүйлтэд тамирчид байдаг. Тэгээд одоо 2021 оны Токиогийн олимпиад хүртэл манай Монголын Сэрод болон Мөнхцэя гэсэн хоёр хоолын зайн гүйгчд маань одоо олимпиад ирэх авцсан өрсөлдөхгүйд бэлтгэлээ хангаа байж байгаа. За тэгээд хоолын зайн гүйлт гэдэг бол өөрөө маш их хүнээс зөв техник шаардж идэг. Тэгээд яг ингээд өөрийнхөө тийм ээ зөв техникийн дагуу гүйж чадах юм бол хүн бол яг тэр өөрийнхөө уралдаж байгаа зайгаа асуудалгүй туулах боломжтой. Харин зарим хүмүүс маань ингээд техникээ сайн мэдэхгүй учраас гүйж байх үедээ тийм ээ замынхаа дундаасаа бол тэмцээнэ гүйлтээ орхих тохиолдол түгээмэл байдаг. За энэ хүү бичлэгэн дээр бол одоо ерөөдөө хоолын зайн гүйлтийн тийм ээ тухайн хүний биеийг одоо тийм ээ шугамаар илэрхийлж харуулж байна. Тэг гүүхтэй хамгийн гол нь мэдээж хэрэг хоол зайн гүйж байгаа учраас бие дэвтэйхэн хувцас болон тийм ээ готл бүүзээ кэттэй маш зөв сонгох хэрэгтэй. Аль болох тийм ээ гаднаасаа одоо нэг агаар орох боломжтой тийм агарын солилцоо өгөх боломжтой бүүз сонгох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бие дэвтэйхэн тийм ээ хувцас шортыг бол хэрэглэлийг сонгох нь зүйтэй. За мөн бүүзний уул маань бас тийм ээ доороос нь хөлний уул өгдөхөд байгааргүйгээр бас зөөлөн уултай тийм зориултын бүүзээ бол зохимжтой. За эндээс бол одоо харуулж байна гарын савлтыг арагш урагш бол чөлөөтөө сул савж өгнө. За эндээс ингээд техникийг харуулж байна. Тэгээд ерөөсө бүгдийг гүйж бол ерөөсө болохгүй. Одоо энэ дунд дээр ихэл бүгдийг өгөө байгааз бас хоош хэд гэдгийг өгөө байгааз яг нэгэн циклд энэ ногоон шугамд орсон байгаа циклийн дагуу баримжааны дагуу бол гүйх ёстой. Тэгээд аль болох хамраар амьсгаа авч амаараа гаргаж тийм зарчмаар бол гүйх нь бол зөв. Амаараа аваад амаараа гаргаж бол ерөөсө болохгүй. Хамраар амьсгаа аваад тэгээд амаараа зөөлөн гаргах маягаар гүнэ. За хоолын зайн гүйлт бол одоо хүнээс бол яг нэгэн хэмнэл тийм ээ ритм шаардж идэг. Тэгэхээр нэг осонд бол одоо юу гэдэг та одоо хамгийн ихний гараанаас гараад амар хурдан гүйж болохгүй. Тэгэх юм бол яг ингээ барианд орох сүүлийн 1-2 км дээр та ядраад суугаад юу яах магадaltaй гэсэн үг. Одоо тэр гүйлт чи амжилтгүй болох магадaltaй гэсэн. Тийм болохоор аль болох одоо нэг өөрийнхөө хүчийг тодорхой туулах зайндаа тэнцүү хуваарлаж гүйх хэрэгтэй. За эндээс бол яг одоо хөлний байдлыг харуулж байна тийм ээ. Хөл яг хойдлын савлтын хөл яг энэ шугам дээр байгаачлан яг байх юм бол илүү сайн зөв гүйж гинэ гэж үзэж болох нэ. За гэх мэтлэн хоолын зайн гүйлт нь бол ерөнхийдөө бол ойрын зайн гүйлтээс бол
зарим нэгэн зүйлсээр ялгаатай. За тэгээд хөлний одоо тийм ээ гიშгдэл буюу тулалт нь одоо ямар хөө байдлаар явагддаг гэхээр тулалт, нисэлт, тулалт гэсэн энэ гурван үндсэн зарчмын дагуу хүний одоо гүйлт маань бол холын цайн гүйлт маань бол явагддаг. Тулалт тэгээд дараагийн хөл тавих гэж байгаа тэр зайг нь нисэлт гэж яриад байгаа. Тэгээд тэрхүү зай тэгээд тулалт гэсэн зарчмаар. За ерөнхийдөө бол холын зайн гүйлтэнд гүйдэг тамирчид маань бол тэр та нар анзаарж байгаа бол тийм хит их булчинлаг, хит том биетэй, хит өндөр хүмүүс бол ерөөсө холын цайн гүйлтний тамирчин гэж ерөөсө явагддаг байдгүй тийм ээ. Ер нь түгээмэл байдаг биеийн пропорц бол тийм ээ. Яг дундаж өндөртэй. Одоо хит бас намхан биш, хит бас өндөр биш. Тэгээд ерөнхий бол гол төлөв биеийн пропорц хэлбэр галбар маань бол туранхай маягийн. За энэ маань ч гэсэн бол өөрөө учиртай. Тэгэхэд их бүдүүн том биетэй булчинлаг байгаад юм бол их удаан гүйлтийн дунд хүний булчин ядрах цуцах асуудал түгээмэл тулгардаг учраас ихэнх тамирчид маань ерөөхдөө хөнгөн шингэн байх үүднээсээ биеийн жингийн хувьд бол их туранхай байдаг баг нэ. Бусад тамирчтай бодох юм бол одоо чинь ойрын зай гүйлтэн дээр ч юм уу байрнаас уртын гүйлтээс уртын харилцан дээр гэхэд одоо тамирчид айгүй гоё булчинлаг тэсрэл цайтай байдаг шүү дээ тийм ээ. Холын цай гүйлтэн дээр болохоор тэсвэр чухал учраас энэ тамирчдын маань одоо тэсвэрийн булчин бол маш их сайн хөгжсөн байгаа гэсэн. Ойрын зай гүйлтний тамирчдын хувьд болохоор тэсрэлт буюу одоо хурдан агштай булчингууд маань сайн хөгжсөн байгаа гэсэн. За энэгээр бол ялгаатай юм аа. За ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр.